Хамрын полип буюу хамрын ургацэг гэж юу вэ? Хамрын ерөнхий хөндий, хамрын дайвар хөндийд салст бүрхөвчээс төрж ургаж гарсан зөөлөн цэлцгэнсэн тунгалаг ургацгийг хамрын полип гэдэг. Ямар шалтгааны улмаас хамрын полип үүсдэг вэ? Хамрын хөндийн салст бүрхөвчээр хужигдсан байх бөгөөд энэхүү бүрхөвч шүүрэл ялгаруулж таны хамрыг хамгаалж байдаг. Ялгарсан шингэн нь хамрын хөндийг чийгшүүлэх, нэвтэрч буй агаарыг бүлээсгэн чийгшүүлж амьсгалахад тохиромжтой болгодог. Халдвар болон харшлын үед хамрын салст бүрхөвч хөөж удаан өрөвсөн. Удаан хугацаанд энэ байдал үргэлжилбэл полип ургах нөхцөл бүрддэг. Полип нь бөөрөнхий хүүдийн хэлбэртэй бөгөөд хамрын хөндийн амьсгалах зайд ургаж, хамрын амьсгалыг саатуулж битүүрүүлж байдаг. Зарим тохиолдолд маш жижиг хэмжээтэй полипууд ямар ч зовиор шинж тэмдэггүйгээр байж л байдаг. Эдгээр нь дараах хүчин зүйлсийн улмаар томорч завиурладаг. Хүчин зүйлс нь хамрын дайвар хөндийн архаг өрөвслээр олон удаа өвдөх, астам, хамрын харшил. Хамрын полипийн эмнэлэг зүйн шинж тэмдгүүд завиур. Полип томорсноор хамрын амьсгалах зайг, мөн хамрын дайвар хөндийн нүксвийг тагилснаар хамар битүүр. Улмаар хамар таг битүүрч хамраар амьсгалахад хүндрэл учрна. Хамраас нус хоожно. Хамар битүүрснээс хамрын полипийн ялгадас болон нус хоолойд залгигдана. Үнэрлэг мэдрэмж буурна. Амаар амьсгалахаас аргагүй төхөрнө. Дух болон нүүрэнд чинэрлэл мэдрэгдэж унжих мэтээр хүндүрлэнэ. Хамрын полипийн үндсэн хэлбэрүүд. Хамрын полип нь хоёр үндсэн хэлбэртэй. Нэгдүгээр антрохона полип. Энэ нь ихэвчлэн өрөвслийн дараа нэг талдаа хацрын хөндийнөөс ганц ширхгээр ургах бөгөөд голчлон хүүхдүүдэд тохиолдно. Хоёрдугаарт элхэг хөндийн полип. Энэ нь ихэвчлэн хоёр талдаа байрлах бөгөөд харшлын дараах үед голчлон насанд хүрэгчдэд тохиолдно. Хамрын полипийг хэрхэн оншилдог вэ? Чих хамар хоолойн эмч асуумж авч үзлэг хийн. Шаардлагатай бол хамрын хөндийн жижиг камерын тусламжтайгаар дурандаж ургацэг бие хэсгийг шалгана. Компьютер томографийн зураг. Энэхүү зургаар хамрын дайвар хөндийн полипууд болон бусад ямарваа нэгэн өрөвслийг наривчлан шалгаж, хэмжээ, хэлбэр, байрлал зэргийг тодорхойлдог. Хамрын полипийг хэрхэн эмчилдэг вэ? Стероид буюу гормон эмчилгээ. Эмч танд стероид агуулсан хамрын цацлага болон дусаалгыг санал болгоно. Түүнийг хэрэглэснээр полипийн хэмжээ нэмэгдэхгүй, улмаар жижигрэх, мөн өрөвсөл буурах магадлалтай. Хоёрдугаарт стероидыг таблеткаар уух. Том хэмжээтэй полип эсвэл шинж тэмдэг нь хүндэрсэн өрөвсөл ихтэй үед стероидыг уулгах. Гуравдугаарт бусад эмийн эмчилгээ. Шалтгаан өрөвслийг дарах зорилгоор харшлын эсрэг үйлчилгээтэй эм бэлтгэл, өрөвслийн эсрэг антибиотик, мөөгөнцрийн эсрэг эм хэрэглэнэ. Дөрөвдүгээрт мэс засал. Полип авах мэс засал нь түгээмэл мэс засал бөгөөд өвчтнийг эхлээд бүтэн унтуулгатай мэдээ алдуулж, хамрын хөндийд жижиг нарийн дуран оруулж, полипийг соруулж, зүсэж, татаж, хуулах зэргээр авч хамрын амьсгалах зайг чөлөөлнө. Мэс заслын дараа өвчтөнд стероид агууламжтай хамрын цацлага болон бусад шаардлагатай эмийн эмчилгээг эмчийн зааврын дагуу хийж, дахин полип ургахаас урьдчилан сэргийлнэ.